Презентац яах вэ? За байнгын орооны дараа эрхэм гишүүдээ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа эрүүл мэндийн даатгалын сангийн орлого зарлагын гүйцэтгэлд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилсэн тусламж үйлчилгээний үр дүн цаашид авах арга хэмжээний талаар товч танилцуулъя. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь даатгалын үйл ажиллагаанд даатгагч, даатгуулагч, ажил олгогч, засгийн газрын тэгш оролцоог хангаж, хууль тогтоомжоор тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаа. Тайлан онд 10 удаагийн ээлжид, 1 удаагийн ээлжид бус хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжлэх лавлага бол анхан шатны тусламж үйлчилгээний жагсаалт, төлбөрийн хэмжээ, журмыг шинжлэх, өгдлийг санг төвлөрүүлэх, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ, журмыг шинжлэх, төсвийн наривчилсан хуваарийг батлах зэрэг 15 тогтоол, зөвлөлийн дотоод үйл ажиллагааны холбоотой 3 тогтоол, нийт 18 тогтоол баталж, захиргааны ерөнхий хуулийн дагуу нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний 3 актыг хууль зүйн дотоод төрийн яамны захиргааны хэм хэмжээний актаа улсын нэгдсэн бүртгэлд шинээр бүртгүүлж, хэрэгжилтийг хангуулж хяналт тавьж ажиллалаа. 2025 онд эрүүл мэндийн даатгалд 3,283,000 даатгалагч хамрагдаж, нийт хамрагдалт нь 94% байна. Үүнээс аж ахуйн нэгж байгууллагад ажиллагч 793,000, малчин 37,000, хуваарай хөдөлмөр хэрэгжлэгч иргэн 95,500, ихтэй сургал болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч 54,500, эрүүл мэндийн даатгалын төрөөс хариуцдаг иргэн 2,300,000, гадаадын иргэн 900 даатгуулагч хамрагдлаа. Эрүүл мэндийн даатгалд 2025 онд хамрагдсны тоог өмнөх онтой харьцуулбал аж ахуйн нэгж байгууллага ажилтны хамралт 22,6 мянгаар нэмэгдсэн бол өөрөө төлдөг даатгуулагч буюу хуваарай хөдөлмөр эрхлэгч иргэний хамралт 22,7 мянгаар, малчны хамралт 13,8 мянгаар тус буурч төр шимтгэлийг нь хариуцдаг даатгуулагчийн хамралтын тоо өмнөх оноос 0,5% нэмэгдсэн байна. 2025 оны төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 2,4 их найт төгрөгөөр батлагдсанаас 2,3 их найт төгрөг төлөрч төсвийн орлогын гүйцэтгэл 93,3% байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлж буй их усврын эзлэг хувийг авч үзвэл 42,5% ажил олгогч даатгалагчаас төлдөг шимтгэл, 40,1% төр хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт, 15,3% төрөөс эрүүл мэндийн даатгалын хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл, 1,9% бусад орлого тус эзэлж байна. Сангийн зарлагын төсвийг 2,2 их найт төгрөгөөр батгагдсанаас 2,2 их найт төгрөгийн эрүүл мэндийн байгууллагад олгосон байна. Үүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилт 2,2 их найт төгрөг буюу сангийн зарлагын 91,8%-ийг, эмийн үнийн хөнгөлөлтөд 171,1 тэрбум төгрөг буюу сангийн зарлагын 7,6%-ийг, үйл ажиллагааны зардалд 13,2 тэрбум төгрөг буюу сангийн зарлагын 0,6%-ийг, бусад буюу илүү төлсөн шимтгэлийн буцаан олголтод 17,4 сая төгрөгийн тус зарцуулсан байна. Мөн 2024 оны 316,3 тэрбум төгрөгийн өгөгдлийг 2025 онд батлагдсан төсвөөс бүрэн олгосон. Анхан шатны тусламж үйлчилгээ хүртээмжтэй болгож, иргэдийн даатгалагчийг илүү хамруулах зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлэх, вакциныг өргөжүүлэхэд анхаарч ажилласан. Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн санд бүртгэгдэж тусламж үйлчилгээ авсан байдал дүн шинжилгээ хийхэд анхан шатны тусламж үйлчилгээ авсан даатгалагчийн тоо 2025 онд 2,1 сая, тохиолдлын тоо 10,7 сая болж хүртээмж нэмэгдсэн. 2025 оны 03 дугаар тогтоолын хүүхдийн амьсгалын замын өвчний багцаар 17,694 хүүхэд анхан шатны эмнэлэгт эмчилүүлж, хүүхдийн амьсгалын замын тогтолцооны өвчнөө улмаас хэвтэн эмчилүүлсэн хүүхдийн тоо 2024 онтой харьцуулахад 75,5 мянгаас 68,6 мянга болж буурсан байна. Энэ вакцины өөрчлөлтүүд нь үр нөлөө үзүүлж, санхүүгийн хамгаалтыг нэмэгдүүлсэн бодит нотлохоо юм. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 04 дугаар тогтоолыг баталж, хэрэгжилтийг хангуулна. Хяналт тавих ажилласан тодорхой үр дүнд хүрээд байна. Тухайлбал 2020 онд нийт шаардлагатай тусламж үйлчилгээний нийт тусламж үйлчилгээний зардлыг 42
хувийг зарцуулсан бол 2024 онд 84%, 2025 онд 90% болж нэмэгдсэн байна. Эмзэг бүлгийн иргэдийн санхүүгийн эстэй сангаалах бодлогын хүрээнд хамтын төлбөрийн чөлөөлөлтөнд 2022 онд 47.1 тэрбум төгрөг зарцуулсан бол 2024 онд 76.6 тэрбум төгрөг, 2025 онд 80.5 тэрбум төгрөг болж 3.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд 0-18 насны хүүхэд 20.8 тэрбум, ахмад наснд 43.5 тэрбум, хүүхдээ өсгөн буужиж буй их 6.7 тэрбум, нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд 9.3 тэрбум төгрөг тус зарцуулсан. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтөд шинжилэл нь хэдийгээр тодорхой үр дүн хүрч байгаа хэдий ч эрүүл мэндэд даатгалын тогтолцоог бэхжүүлэх, сайжруулах зорилгоор 2026 онд бодлогын дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ төлөвлөж байна. Тухайлбал эрүүл мэндэд даатгалын сангийн орлого нэмэгдүүлж тогтвортой байдал хангахын хүрээнд төрөөс эрүүл мэндэд даатгалыг хариуцах иргэдийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх. Эрүүл мэндэд даатгалын шимтгэлээ өөрөө хариуцсан төлдөг хуваарай хөдөлмөр эрхлэгч иргэдийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх. Эрүүл мэндийн салбарын үр ашиг дээш төлөх хүрээнд эрүүл мэндэд байгуулсан сонгон шалгаруулалт гэрэлтийг сайжруулах. Лавлгаа шатлалын шаардлагагүй тоо хэмжээг бууруулж ханган шатны хаалга баригчийн тогтолцоог бэхжүүлэх. Хөнгөлөлтөө эмийн жагсаалтыг шинчилж иргэдэд нэн шаардлагатай эмийн хүртээн хэмжээг нэмэгдүүлэх. Цахим шилжилтийг эрчимжүүлж иргэн төвтэй үйлчлэгээний хүртээн хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагад үйлчлэгчийн мэдээллийг нэг системээр дамжуулдаг болох мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж шатлан хоорондоо уялдааг сайжруулах цахим шилжилтийг хийх. Эрүүл мэндэд тусламж үйлчлэгээний нэхэмжлийн маягтыг бүрэн цахимжуулах. Эмнэлзүүн болон зарлагын хяналтын хиймэл оюун ухаан ашиглан онооны систем шилжүүлж хяналт хийх үйл ажиллагаа хэрэгжүүлэх. Эрүүл мэндийн даатгалын их хөгжлийн сан үүсгэн ашиглах үйл явцын зураглалыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Байнгын орны дарга эрхэм гишүүдээ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэн цаашид эрүүл мэндийн салбарын хүрээнд хэрэгжүүлж байгаа санхүүжилтийн шинжилгээг дэмжиж эрүүл мэндийн даатгалтай хууль эрхцэн орчин улам боловсронгуй болгох, эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад үнэтэй санал зөвлөмж өгж хамтран ажиллахыг та бүхнээс хүсье. Анхаарал татсан баярлалаа.